За сайн байцгаана уу? Янж маань. За энэ удаа та бүхэндээ хүүхдүүдийн талаар залбирцгаах талаар сануулъя. Тэгэхээр ер нь бол хүмүүс ингээд би шүн зүү давлаа хүүхдүүдэн дээр юм сонир сүнс байна гэж зүудэлсэн. Би одоо яаж залбирах вэ гэдэг юм уу те? Эсвэл манай хүүхдүүд ингээд хар тамхинд ороод байна. Манай хүүхдүүд ингээд болохгүй нархинд ороод байна. Би яах вэ? Одоо яаж залбирах вэ гэд залбиралд маань явахгүй байна. Олон жил залбирлаа болохгүй байна гэж хэлдэг л те. Тэгэхээр хүүхдүүдэд залбирнаа. Тэгэхээр 6 төгс 22-ын 6-аар явах ёстой замаар нь хүүхдийг сургаа гэж байгаа. Тэгэхээр би аав ээжийн хувьд бид нар хүүхдүүдийг сургах хэрэгтэй. Харамсалтай нь бид нар маань одоо ачаа бараатайгаа ингээд тэрсэн хоёр талаасаа тэгсэн доо ингээд ам нарих удаг ч юм уу эсвэл ингээд гомдолтой ч юм уу асуудалтай хурж ирээд нөгөө хүүхдээ сургах битгий хэл хүүхдээ шархлуулчихдаг. Тэгэхээр өртсөн түүнийг орхихгүй гэж байгаа. Тэгэхээр энэ замаар сургачих юм бол тэр хүүхд маань ийшээ тийшээ явчихгүй байх нэ. Тийм болохоор өөртөөхөө ба шарахыг цэвэрлж идэх явдал нутгаарт нь чухлаа. Хүүхдүүдээ нөгөө сургаж байгаа хүүхдтэйгээ хайрлах хүүхдтэй, заах хүүхдтэйгээ шархлуулж өвтгөж холдуулж явуулахын оронд бас сургах хэрэгтэй байх нэ. Нэгдүгээрх нь хоёрдугаарх нь үнэхээр одоо ингээд зүүд үзэгдлэр ингээд бурхан сануулах юм бол залбирнаа. Хичнээн сургаад, хичнээн зүв байсан ч гэсэн дайралтууд болдгоо. Үнэхээр бурхан үнэхээр таныг хамгаалж байгаа боловч нөгөө талд нь бид нар өөртөө үе таалганы гэдэг хүүхдүүд маань өөртөө мэдгүй үе таалганы гэдэг энэс болоод дайралтууд болдог. Хулгайч алж устгаж сүдэх гэж ирдэм чинь хамгийн үн цантай юм гэхээр бидний үр хүүхдүүд байгаа. Бидний амь нас байгаа, гэр бүл байгаа. Үн цэнтэй юмнууд дайрдаг байгаа. Тийм учраас үн цэнтэй юм хамгаалъя. За жишээлбэл одоо манай гэр оронд болсон дайралтын талаар та бүхэнд ярьж өгөө л да. Би нэг удаа том хүүгийнхаа талаар, харт мөхийн талаар ярьжсэн. Тэр подкастыг бас сонсороо. Хамар дээр ингээд өдөр болгон Bible study хийгээд өдөр болгон одоо бүхнийг судлаа, залбираад ах хүртэл явж исэн. Тэр үед би зүүд авч исэн байгаа. Муухай ингээд маш муухай зүүд авсан. Тэгээд гарч ирээд энэ болохгүй гэдгээ мэдсэн. Тэгээ манай баг хүүхд бас иш үзүүлсэн. За ингээд та ээж хизээж байгаараа залбир гэд би ээж хизээж байгаараа залбирсан. Тэр үр хүүхдтэйгээ талаа ээж аваад хизээж байгаараа залбирдаг. Тэр үед мэрэгүү хаан бас гойдаг байгаа хүүхдэд загнаж авахын оронд хайртай шүүгээд тэврээд алдаа гаргаж болно. Гэтэ уучлаарай хурдан хөл дээр нь босгоход нь туслах хэрэгтэй байгаа. Тэр үед нь аав нь ч маш мэрэгүү хаан гараад аав нь хүүхдтэйгээ цаг гаргаад машин тэрэг бол дэвдэх яах вэ? Хоёлаа миний хүн амнаас нь зүгээр байна гэд хэлэхэд миний хүн ингээд тэврээд уйлжсэн байгаа. Би загнуулна гэж айжсэн гэд. Тэгэхээр бид нар үнэхээр эзнээс имиж их нь мэрэгүү ухааны эхлэл байгаа. Тийм учраас бид нар эзнээс имэх зүрстгэлтэй бол тэр хүүхдүүдийг ч гэсэн бурхны хүүхдүүд гэж хайрлах юм байна. Тэгэхээр ийм зүйлүүд болдогчл миний маш бага насны хүүхдэд аваачаад ингээд завхаарлын юмнууд үзүүлээд ийшээ тийшээ явуулаад YouTube дээр хүүхдийн тоглоом дээр гарч ирээд тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг амиа хорлох бахан видеонууд ингээд үзсэн байсан хүүхдүүд. Тэгээд би ингээд яаж өгөх вэ гэдэг амиа хорлын энэ гэсэн байдалтай байжсэн. Тэгээ эхлээд нэгдүгээрт нь завхаарлын сүнсийг хөөсөн. Тэр завхаарлах юмнуудыг бүгдийг блоксон, авсан. Телевиз мэдүүлжийг одоо үзэхгүй бүр зараад бүр хэдэн жил бид нар телевизэргүй байсан жишээлхэд. За тэгээд дээрэс нь одоо тэр үзэж байгаа YouTube-ын янз бүрийн сувгууд нь болохоор одоо parenting буюу аав ээжийн хамгаалтыг тавьсан байгаа. Юу гэж байгааг нь хардаг, хамгаалдаг болсон. Хажууд нь оройд нь цагийг өнгөрүүлдэг болсон. Хараагүй байна гэд бас гэмшсэн. За тэгээд тэрний бас чөлөөлсөн. Дараа нь тэр амиа хорлтын бол нэлийн удсан. Явахгүй байсан. Штэн залбираа талархаад эзэн талархаад явахгүй байсан. Сүүлд нь би ингээд эзэн ингээд байжсэн чинь яг тэвэр гэдгсэн байхгүй. Би тэврээд ингээд барьжсэн чинь ингээд бүр битий ингээд өөрөө тавтал нь битий тэврээр гэж чинь хүүмөр ингээд улам лав тэврээд баг 8 9 минут зогссон. Хүн бол одоо болохоор тэгжсэн чинь бүлтгэс гээд нэг харам гараа явсан. Тэгээ хүү ингээд баярлаа чөлөөлөөд ээжээ би чөлөөлөгдсөн. Нэг юм гараа явцсан гэтгсэн. Би амьтаа би дахиж өөхгүй гэд бүр тэгж бодохгүй гэж хэлсэн байгаа хүү маань. Тэгээ тэр үед хүүхд бол жоохон байсан. Ерөөсөө 4 5 дахь ангид л байсан. Тэр энэ амиа хорлох юм болохоор 2 3 дугаар ангиас орчихсон байхгүй. Тэгэхээр чин 2 3 дугаар ангийн хүүхд рүү тэр амиа хорлохт ингээд ялангуяа юм сүнслэг үйлдэл хийж байгаа хүмүүс хүүхдүүд төр маш их дайрдаг. Тэгээд болохгүй зөндөө хөөгд болохгүй байхад ингээд шөлөөлсөн байгаа. Тэгээд яг эзний ариун сүнсийг сонсохоор ариун сүнсийг дагах үед нь гардаг байгаа. Ингээд яг хүүхдийг тэвэргэсэн тэгээд тавталн тэвэргэсэн дээр өөрөө болтлон тэвэрсэн чинь бүлтгэс гэдэг нэг харам гараа явцсан. Ингээд хүү чөлөөлөгдсөн байна. Энэ үед би Монголд байсан. За тэгээд дараа нь баг хүүхэд байна. Баг хүүхэд рүү бас нэлээд дайралтууд болсон. Жил гараа 2 удаа хугалах гэж оролцсон. Тэгээд нэгэнд нь хугарсан 3 хоногод идэрсэн. Нэгэнд нь хугарсан залбираа шууд тэр дороо идэрсэн. Тэгээд дээрэс нь компьютерын тоглоом найзынх нь нэг чинь одоо үгийн лесби, гей гэсэн тийм юутай хүн байсан. Миний хүүхдээ ингээд бүр ингээд гей хүн
хүн ингээд холбогдож нөхөрлөж компьютер тоглоё гэдээ өөрөөс нь 3 4 ихч тийм бас эрэгтэй хүүхд хоёр ингэж тоглох гээд уцаар ярих гээд оролдоод ирсэн. Бид нар мэдээгүй байсан. Миний хүн ямар хүнтэй уцаар яриад байгаа юм бэ гэж. Өө би найзгаа ихчтэй ярьж, найзгаа ахтай ярьж байна. Тэр ихчийн найз нь гэл тэгээдсэн. Тэр би хэдэн настай хүүхдийн гэсэн чинь танай ангийн сургуулийн хүүхд юм уу ч үгүй гэд. Сургууль зурдаг хүүхд гээд. Тэгээ асуусан чинь энэ ингээд гээ болж байгаа хүүхд гээд. Гэхдээ чи яахаа энэ хүүхд гээ болчтий? Хар жоохноосоо гээд тэгсэн чинь үгүй угаасаа багаасаа гээ байсан гинэ гээд. Тэгээ миний хүү юу гэж бодож байгаа ч үгүй бурхан эрэгтэй эмэгтэйгээр нь төрүүлсэн. Гэхдээ тэгвэл миний хүүхд энэ найзуудтай яг л хүүхд маань одоохондоо тэрэнд уруудах аюултай учраас тийм найз нөхдөд болох нь би зөвшөөрдөг аав ээжийн хувьд. Насны турсныхаа дараа хинтэйгээ найзлах нь тэр хүний асуудал. Мэдээж би жишээл миний туслах оюутан жишээл гэй ч юм уу лесби ч юм уу сургууль дээр бол одоо Америкийн сургууль багшилдаг хүний хувьд бол тийм хүмүүс зөндөө байдаг. Би тэр хүмүүстэй ялгарлахгүй харьцдаг, маш сайнаар харьцдаг, хайрладаг, хүнийг хайрладаг. Гэхдээ миний хүүхдүүдийг одоо уруу татах гэж оролдох юм бол би дөрөнд дуртай байхгүй уучлаарай гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө хязгаар бас байгаа. Тэр хүмүүстэй хамт хичээл заах өөр. Харин тэр хүмүүс миний хүүхдүүд рүү хитэн цагаар уцаар ярихыг би зөвшөөрөхгүй. Тэгээ би миний хүүхд энэ хүн рүү ярьж болохгүй уучлаарай. Аав ээж зөвшөөрөхгүй байна гэж хэлээ гэж хэлсэн байгаа. Тэгээд тасалсан байгаа. Тэгээд тэгэхээр одоо юу гэдгийг дөнгөж 10-та 9-тэй хүүхдүүд рүү тийм хүмүүс холбогдож эхэлж байгаа байхгүй. Дөнгөж 16-7-тай хүн рүү мөн хүүхд рүү мөн хар тамхи зарах гэж оролдсон, хар тамхи зарсан хэрэг бүр байгаа байхгүй. Баригдаад явсан байгаа. Тэр үед би өөртөө хизээч байгаараа залбирдаг сургуулиуд өрөөгөөд хүүхдүүдээс би өдөр болгон хүүхдүүдэд залбирдаг мөртлөө хамар дороосоо хүүхдүүдээ ингээд одоо юу гэдгийг янз янзын сүнсэнд алдаж байгаа байхгүй. Янз янзын хүмүүст бас ялангуяа ингээд YouTube ч бас гайгүй сошиал медиа энэ төр чинь ингээд хүмүүс холбогдоод янз бүрийн байдлаар яриад видеонууд явуулаад ядчихад ингээд нэг видео үзэнгүүт нөгөөх нь ингээд ардаас нь энийг сонирхч чинь ингээд ардаас нь явуулаад байдаг програм байдаг. Тэнгүүд нэг амиа орлох ёстой гэж нэг юм гараад ингэж амиа орлох ингээд заагаад өгсөн байгаа байхгүй. Тэгээд ингэж үхэн ингээд үхэх хамгийн амархан аргууд энэ төр гээд заацсан. Тэгээ тэр жоохон хүүхдүүд 4-5 дахь ангийн хүүхдүүд тийм юм орж ирнэ гэж би үнэхээр бодоогүй, сэтгэхгүй байсан. Тэгэхээр тэр амиа орлох юмудыг хөөж явуулсны дараа тэр алуурчин сүнсийг хөөж явуулсан тэр хүүхд маань баяртай, хичээлдээ дуртай сайн болсон. Бас нэг хүүхд маань дислексия бүхэлд орохгүй тийм үү байсан. Би одоо 4 хүүхдээ дөрүүл ингээ нэг нэгээр нь ярьж штэ. Бүгдэнд нь тохиолдсон явдлаа даахгүй нэг хүүхдэл болоод байсан юм биш байхгүй. Тэр хамгийн багтан тэр гэлээс хүүхд ярьсан байна. Хоёр дахь хүүхдэд маань болохоор одоо үгдгийн амиа хорлох юм заасан. Дээрээс нь завхаарлын юм болсон байна. Том хүүхдэд маань хар тамхины юм болсон байна. Гурд хүүхдэд маань болохоор юу болж байгаа гэхээр сэтгцийн одоо дислексия гэсэн өвчин байсан. Яг өвчин гэдэлхэд хэцүүлтэй ерөнхийдөө бол тэгээд идэх боломжгүй гэж хэлдэг. Тэгээд хүү маань идгэрсэн байгаа нэг бид хүүхдэд чөлөөлөд дудмын анаа таслах үед хүүхд маань идгэрсэн байж байгаа. Тэгэхээр аав ээжүүд бид нар ах дүү нар ч гэсэн тий хүүхдүүд хэрвээ эзэн илчилт ирэх юм бол голцоор надад зүүдээр илчилт өгдөг. Эсвэл шууд би үгээр хэлдэг. Хүүхдийг инг гэж ариун шууд хэлдэг. Эвгүй байх юм бол барьж аваад би шууд залбирчдаг байгаа. Чөлөөлчдөг байгаа хүүхдүүдээ. Тэгэхээр тэгж сураасаа гэж үнэхээр хүсэж байна. Хүүхдүүдэд чөлөөлдөг, эдгээдэг. Өөртөө бас зөвд байх хэрэгтэй. Өөртөө бас яг үлээ зааж сургах хэрэгтэй зөвхтийн тэр замд. Хичнээн зааж сургаад байсан ч гэсэн ингээд дайсан гэл гитээ тэг хамгийн үнэтэй юмыг хулгайлах гэж оролддог гэдгээрээ мартаж болохгүй. Тийм учраас тулалд сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд бурхан танд маш хайртай шүү. Таны хүүхдүүдийг бурхан танаас илүү хайрладаг байгаа. Эзэн та бас хүүхдүүдээ минь хамгаалж өгөөрөө хүрнэс сар хуч чинь гэдээ бас залбираараа тэгээд хүүхдүүдээс өрөөгөөрөө хүүхдүүдэд библийн үгээр өрөөж болно. Ийм их нэртэй сургаалт өгсөн 31-ийн тийм их нэртэй бол ийм юм зоригтой байх, тууштай байх тун миний хүүхдүүд таамаа ингээд яг библийн үгээр тулалдах явдал бол сурах хэрэгтэй байгаа. Тэгээд тэр нь маш чухал байгаа шүү. Тэгэхээр танд үнэхээр бурхан хайртай, таны хүүхдүүд бүр хайртай шүү.